Энэ тогтоолын төслийн нэг дээр угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүхэнд байршуулах, тогтмол ажиллагааг хянах энэ одоо тэгээд засгийн газрын үүрэг, төрийн үүрэг юм уу? Тухайн тэр айл тэр утаа мэдрэгч нь ажиллаж байгаа эсхийг одоо тэгээд нэг төрийн албаа хаагч хянаад явах юм уу? Ер нь өөрийнхөө гэр бүлийн амь насыг эрсдлээс хамгаалах үүрэг нь иргэн хүндээ өөртөө байх ёстой юм шүү. Тэгэхгүй одоо нөгөө батарейн суудсан юм ажиллахгүй байгаамаа хорооноос нэг ирж сольж өхөл байлгүүдээ гэдэг шиг. Тэгэхээр би бол энэ засгийн газрын тогтоол дээр энэ нэг хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцлагатай холбоотой зүйлийг бид бас өөрсдөнд нь одоо чиглүүлэх хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байна. Энэ утааны асуудал нийгмийн хурц асуудал гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ хэтэрхий бас ингээд нэг хүн таалагдахын тулд одоо ингээд нэг хүний өөрийнх нь хийх юмыг төр өмнөөс нь хийх гээд байгаа юм шиг нэг ийм зүйл одоо байх нь хэр зохимжтой юм бол. Энэ мэдрэгчин зориулж байгаа. Тэр нэг яндангийн төр хөөлж өгнө өдр гээд нэг хөдөөний манивч сонсвол одоо инээ төрмээр юмнуудыг төр хийгээ яваад байгаа. Тэр нь зориулж байгаа их усврээ тэгвэл тэр гэр хорооллоо яндангаа цөөлөө захилгаанаар халааж байгаа тэр өрхүүд рүүгээ энэ дулааны хангалтыг сайжруулахад тэр одоо ноосоор өдр одоо тэр дулааны одоо барилгын материал үйлдвэрлэх тим юм руугаа тэгээ нийслэлийн энэ одоо нэг хийн түлш өдр гэдэг байгаа ийм юм руугаа хэдүүлээ чиглэхгүй бол нийслэл тэнд нэг өөр юм яриад эндээс нэг шал өөр тогтоол гаргаад ингээд дундаа ингээд нэг хаяад тэгээ эргээл дахиад утааны асуудал гэж яриа сууж явах үед төр нь хариуцах юмаа хариуцаад иргэн хүн нь бас хариуцах үүргээ биелүүлээд энэ засгийн газраас энэ нийслэлээс энэ утааг бид нэр яаж одоо байхгүй болгох утаа янданг яаж цөөлөх гэдэг тэр гол зорилго руугаа мөнгөө хөрөнгөө зарцуулаасаа л гэдэг ингээд байгаа байхгүй юу? Би сая энэ утаа мэдрэгчийг сая үг хэлэхээс өмнө үн ханшийн судаллаа 40 мянга. Гэтэл эн чин нийслэлээс гарч байгаа төсөв нь бол тамтаггүй их юм гараад идэг. Нэг жайл дээр ийм зөөх юм оч.